сайн уу? Би уулна штэ хүмүүс намайг нөгөө яаж турсан бэ? Яаж жингээ барьдаг вэ? Энд тэргээ бичлэгээ оруулсан чинь хүмүүс намайг юу идэггээ хуваалцаач гэсэн баггүй юу? Тэгээд юу идэггээ хуваалцъя гэж бодсон чинь хүнсэндээ явах хэрэгтэйгээ олж мэдээд тэгээд хүмүүс намайг бас Японд одоо хүнсээ яаж цуглуулдаг вэ энэ төр гээд асуугаад яна энэ ард миний йогны хувцыг харагдаад их. За би дөнгөж сая йогноосоо орж ирээд ингээд угаах хувцас угаалгын машин дээрээ тогтсон байгаа. Та нар битгий хараарай. Миний банда шиг битгий хараарай. Хүнс цуглуулж байгаа харуулаарай гэсэн. Тэгээд Японд нь штэ тий дэлгүүр дотор хамаагүй бичлэг хийж болтгоо. Тэгээ би яг хөө ингээд зүгээр хальт дэлгүүрийн доторхыг харуулад ингээд хальт нэг тийм үзэгдлүүд авахыг хичээе. Тэгээд дэлгүүрээс орж ирээд юу авсан, яасан исэн, ямар үнэтэй байсан гэдгээ гоё тайлбарлаад бичлэг оруулъя заяа. За тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. Анх удаа орж ирж бичлэгийг маань үзэж байгаа хүмүүс subscribe дараарай, битгий мартаарай, subscribe дараарай. За тэгээд намайг Facebook, Instagram дээр бас дагааг байгаа бол энд байгаа шүү. Instagram дээрээ, Facebook page дээрээ сонирхолтой reels оруулахыг хичээдгээ. За тэгээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За гарлаа. Тэгээ Японд одоо штэ тий уутнууд, гэлгэр уутнууд бүгдээрээ үнэтэй болцсон. Тэгэхээр бүгдээрээ Costco-гийнхоо том уутыг авч явъя. Миний үс бүр урагччээд хүсч явъя да. Миний малгай гоё нөө. Nike-ийн Lakers-ийн. За хамт явцгаая. За одоо Японд одоо та нар жоохон Япон хэл заана. Икимашё. Явцгаая. Икимашё. Дагаад хэлээрэй. Икимашё. За юу ч гэсэн ингээ 2 удаа авчи. Тэгээд готлаа амсууд. Тэгэд миний улаан леггинстэй миний энэ самба гой зөгч юм уу? Stay high for the most of the time. Meet a stranger, jump right in your car. Waking up on your sofa next to half-filled bottles from last night. I don't even know where we are. I'm naked and I don't know you. But if you wanna go sometime, if you wanna leave this town, baby, I'm lost, I'm fading now. Энэ окей гэдэг дэлгүүр байгаа. Амар хямдхан юмнууд нь хямдхан. Тэгээд маш олон төрлийн юмнууд байдаг. Ер нь их дажгүй дэлгүүр. Японы Costco гэх юм уу? Тэгээд энд ирж гин. Энд хагас бүтэн санд ирэхээр бүр ингээд машины зогсоол амар байдаг байхгүй юу? Тэгээ эн чин дээвэр дээрээ доод давхарт бас нэг хідэн машины зогсоолууд байгаа. Тэгээ хагас бүтэн санд ирэхээр амар их үнэтэй энд. Тэгээ би бодлоо өнөөдрөөс эхлээд нөгөө хагас бүтэн санд хүүхдүүд амраад хүүхдүүдэд дагуулад ирэхээр бас ингээд хүүхдүүд машин дотор энэ төр амар тухгүй оргиод идэг болохоор цэцэрлэг сургуульд нь явсан хойно ингээд нэгд өдөр энэ төр хүнсээ цуглуулж ивэл зүгээр юм байна гэж бодлоо. Тэгээ манайх 7 хоногт нэг удаа хүнсээ цуглуулдаг. 7 хоногийнхоо хүнсийг тэр чигээр нь авчдаг гэсэн үг байхгүй. Тэгээ 7 хоног хүрэхгүй бол яаж иж агаад гүрийж агаад хүрэгдэг. За тэгээ дэлгүүрлөгээ хамт оръё. Дэлгүүр дотор яг бичлэг хийж болохгүй хаа. Ядаргаа тэгээ японочууд ирэхээрээ симасэ. За симасэ гэдэг үг зааж өгөө. Симасэ. Камера дамэт шүү. Уучлаарай, камера ажиллуулж болохгүй энэ төр хийдэг байхгүй яа. За өнөөдөр амар халуун байна Японд. 10 сарын 7 нэмэх 28 байна. Одоо би машин дотор яг нэмэх 30 мөчийг мэдэрч байна. За хамт явъя дэлгүүр л оръё. За тэгээ энэ дэлгүүр болохоор бэлэн мөнгөөр тооцоогоо хийхээр 3% хямдардаг. Тэгэхээр би одоо нөгөө доор нэг давхраас нь ATM-ээс нь мөнгө аваад тэгээ өнөөдөр тооцоогоо бэлнээр нь хий гэж бодож байна. Илүү хямдарнаа. Members card-тай хүмүүс нь хямдарна гэсэн үг шүү заяа. Members card-тай хүмүүс нь бэлэн мөнгөөр тооцоо хийхээр үнийн дүнгээс нь 3% нь хасагдана гэсэн үг. Гоё яастай.
some time. Yeah, we could be alone tonight. Baby, I'm lost, I'm fading now. Baby, I'm lost, I'm fading now. Do it just to make me feel. Can I wanted something real? Just escape for a moment. Trying everything to make me heal. You and I thought we had a deal. If I have you, I'm not lonely. But if you wanna go sometime, if you wanna leave this town, baby, I'm lost, I'm fading now. Baby, I'm lost, I'm fading now. Tell me if За гэртээ ороод ирлээ. Одоо та нартай юу авснаа хэдэн йен болсноо хэлж өгье заа юу. За одоо би газ бичлэгээ хийхгүй бол манай хүүхдүүдийн очиж авах цаг болох гэдэг. Тэгээд шуурхалаад явъя заа юу. Өндөг авсан 10 ширхэгтэй өндөг 2-ыг авсан. 208 йен байсан шиг санагдчих байна. Үржих нь 24.50 гэхээр 5096 төгрөг. За дараагийнх нь ийм чиз байсан, хямдарсан байсан. 440 г нь 558 йен. 13671. За энэ ийм Японы нөгөө удон гэдэг гомь байгаа. Удон гомь манай хүүхдүүд идэх дуртай. Тэгээ хийхэд хэлбэр 3 ширхэгтэй 100 йен. Тэгээ 2450 төгрөг. Яа. За энэ манай хүүхдүүдийн идэх дуртай талах. Тэгээ хаяа байлгаж яхад зүгээрээ дий 148 йен. 3626. За энэс ингээд 4 уутыг авсан. За олон хүүхэдтэй. Тэр чинь тэгээд заримдаа нөгөө хоолныхаа хажуугаар ингээ өлсөөд ингээд юм нэхэд. За энэ амар гоё масл олсон. Нью Зеландийнх тэгээд grass fed нөгөө нэг яг ийм өвсөөр тижээсэн үхрийн сүүнээс гаргаж авсан масл. За энэ болохоор 500 йен гэжсэн шиг санагдаад байна. 250 г масл 12250 төгрөг. 12250 төгрөг. За бас нэг ийм талах байж хахад зүгээрээ дий. За энэ талах болохоор угаасаа амар хямдхан. 131 йен 3200. Хаяа газ ингээд дээр нь юм 150-аад итгэхэд их зүгээрээ дий. За 2 ширхэг ийм летас авсан салаад 5218 төгрөг. За мандарин байна. Нэг уут мандарин 9751 төгрөг. За ийм Франц талах авсан. Энийг 2-ыг авсан. За нэг талах нь 7129 төгрөг. Тэгээд энийг би яага 2-ыг авсан гэхлээр энэ Франц талахыг чинь юу ячдаг байхгүй юу? Хэрчээд хөлтөөгөөд тэгээд дахиж идэх үедээ гаргаж ирээд нөгөө тостер гэдэг штэ тэрэндээ хийгээд идчих болдог. Тэгээ хаяа ийм талах бас идмээр санагдаад байдаг. Хөлтөөч нь гэсэн үг. Тэгээ хүүхдүүд баг иддгүү, би л иднэ гэсэн үг. За мөг авсан. Мөг эринги гэдэг мөг байгаа. Энд чинь Японд амар их мөгний төрөл амар их. Тийм 108 йен.
2646 төгрөг. Энийг гоё амталж агаад идвэл гоё. За. Банан 2 удыг авсан. За банан нэг нь болохоор 128 йен. Ингээд нэг 3 ширхэг нь 3196. Нэг ширхэг нь 1000 төгрөг гэсэн үг. 2 удыг авсан. За яг нөгөө зарим ногоонууд нь амар хямдхан байдаг үеийн тараад энэ ингээд тал байцаа 50 йен байсан. 54 йен юм байна. Тэгээд 1323 төгрөг. Ингээд тал байцаа. Тэгээ Японд ингэж нөгөө ногоо могоогоо таллаад ч юм уу эсвэл ингээд бүр хэрчээд ингээд бэлтцүүд байдаг. Тэр нь нөгөө гялс хоол мол хийхэд ч юм уу эсвэл нөгөө гэр бүлийнхаа хүний тоонд тааруулаад ингээд яг хэмжээгээрээ ингээд аваад идэхээр айгу амар байдаг. Нөгөө удаан хадгалахгүй гэсэн үг байхгүй юу? Авокадо авсан 159 йен. Нэг нь 3895 төгрөг болж байна. Ингээд одоо баг 100000 гэсэн үг байхгүй юу? 3 авокадо. За, ойрд авокадоны үн бүр амар үнэтэй болоод. За, ийм дүүпү авсан. Би дүүпүнд айгүй их дуртай. 78 йен. Ингээд 3 ширхэгтэй дүүпү 1911 төгрөг. 1911 төгрөг. Би дүүпүнд амар дуртай шүлэнд хийчин, салаатанд хийчин ингээд шууд түүхийгээр нийдэж мэдчихдэг болохоор айгүй амар байдаг. За, энийг 2-ыг авсан байгаа. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй бас нөгөө котлет хийж өгөхдөө арай бас нөгөө махных нь орцыг багасгаад жоохон эрүүл байлгахын тулд бас дүүпү хийчдэг байхгүй юу? Би нэг хоолныхоо бичлэгэн дээр өмнө нь хэлж өгчээсэн тийм. Илчгэн чих авсан. Илчгэн чих 302 йен. 302 йен 4 ширхэгтэй. Энэ бүр амар хямдхан байсан. Нэг ширхэг нь 120 йен мэн гэжсэн чи энэ болохоор 4 ширхэг нэг 302 йен гэж байгаа байхгүй юу? Яг өдөөд энэ хүнсний дэлгүүр явахаар хямдхан байт юм байна. За 7390-с за барыг 7400 йен гэсэн үг. Илжгийн чих гоё. Одоо илжгийн чихний улирал эхэлж байгаа. Би илжгийн чихэнд амар дуртай. За 2 ширхэг луван 80 йен байна. 1960 төгрөг. Огурцыг байна. Огурцыг чинь жоохон үнэтэйсэн 290 байсан шиг санагдаад байна юм. Тийм. 298 йен байна. 7300 төгрөг. 4 ширхэгтэй юм байна. Тэгээ Японы огурц чинь нарийнхан байдаг тийм. Мояши гэдэг нөгөө нэг энэ юу байдэн штэ. Үнц ногооны нэг үнц байдэн штэ. Нахиалуулаад. За эн чинь 38 байсан шиг санагдчих. Нэг бут нь 38. Энэ хаяа ингээ гэрт байж байхад зүгээр 931 төгрөг. Тэгээ энэ нисоо шүлмөлөнд хий чинь ногоотой шүлмөлөнд ингээ шид чинь айгу амар байдаг байхгүй. За брокколи авсан. Би одоо нөгөө хоолндоо амар сайн анхаарад өөрийнхөө нөгөө булчингийн масыг айгу сайн нэмээд хүүхдүүдээ бас эрүүл хооллоё гэж бодож байгаа болохоор брокколи айгу сайн авсан. Нэг брокколи 278 йен 6811 төгрөг. Нэг нь. Тэгэхээр 13000 гэсэн үг байхгүй юу? 2 брокколи чинь нийлээд. За төмөс авсан. Бас нэг амар банга төмөс бол идээд идэггүй юм. Гэхдээ байж ахад зүгээр төмөс болохоро 7300 төгрөг гэж байна. За энэ чинь бараг ойролцоогоор 1 кг гэж. 1 кг төмөс. За 2 ширхэг помидор. Энэ жил помидор их үнэтэй байна. 257 6296. За барыг 6300 төгрөг гэсэн үг. 2хан ширхэг помидор. Киви. За энэ болохоор бас хямдарсан байсан. 213-ыг 5218. Тэгээ ер нь энэ киви чинь амар үнэтэй. Тэгээ энэ нөгөө өсгүй киви байхгүй юу? Шар өнгөтэй. Би кивинд дуртай. Би багтаа кивиний аллергитэйсэн. Тэгээ анх удаа ээж надад киви авчирч өгөөд тэгээ би нөгөө анх Монголд зарж исэн киви чинь ингээл хатуу тэгэл үс мүстэй. Тэгээ идсэн чинь ингээл улаацсан зав нөгөө аллергитэй. Гэтэ хамт нь бүр амар гоё. Тэгээ би бүр ээжтэй жоохон бахта кивигээ загсаар агаад идсээр агаад кивиний аллергиг болцсон шүү дээ. Одоо ингээ киви зүгээр идэнэ. За энэ манай хүүхдүүдийн дуртай снак байна. Эний чинь 6 ширхгийг авсан. Тэгэхгүй болоос намайг зүгээр айлахгүй юм нэхээд ид. Тэгээ энийг нөгөө комбини нөгөө нэг 7-Eleven энтрээс авахаар үнэтэй байдаг байхгүй юу? За энэ ингээ 2695 төгрөг гэж. Жижиг нь 2695. Энээс
6 ширхгийг авсан байгаа. Олон хүүхэдтэй хүн шүү дээ. Олон хүүхэдтэй хүн шүү дээ. За энэ салаатны ногоо авсан. Энэ чи 98. Нэг ууд нь 2400 төгрөг. Тэгээ энэ нөгөө айгу амар идэх байхгүй ингээд зүсэд хийсэн. Жохон шалахгүй 135 г гэж байна. Гэхдээ айгу ингээд өглөө яарсан үедээ хүүхдүүдтэй өглөөнийхэн цайн дээр нь ингээд тавиад өгчдөг. Би одоо нөгөө удахгүй би хэрхэн хооллолдог вэ гэдэг бичлэг оруулна. Тэгэхээр та нарт би өөрийгөө яаж таргалахгүйгээр хоолоо зөв дараалттай иддэг вэ гэдгээ хуваалцсан шүү. За юу дараагийнхаа бичлэгийг хүлээж аваарай. Дараа 7 хоногт орох байх. За энэ болохоор манай хүүгийн дуртай, том хүүгийн дуртай амтхан. Гэтэ аваад нууч нь багаар гаргаж өгнө. Тэгэхгүй бол эдгээр чинь нэг юм харахаараа заавал дуустал идэж дуусгах гад. Бас тэ ээж хүний ухаан нэг дор эдгээр чи идэх гээд байхгүй багаар нь гаргаж өгнө. За энэ болохоор 180 йен, өрчг нь 24.50. За энэ ингээд 4400 төгрөг. За заримдаа яарсан үед энэ их амраа. Энэ нөгөө нэг пастаны бэлт захгүй юу? Амар яарна штэ бас л ингээл ажил мэжлээ гэж янз бүр болол яхаар чинь. Тэгэл бужигнуулаад нөгөөдөл чи ингээл надаас хоол нэхэд гэж байж байгаа болохоор чинь. Тэгээс амруу хийх юм бэлтгэхийн тулд ингээд заримдаа энийг ашигланаа. Ээж хүний ухаан энэ чинь нэг нь 120 йен. За ингээд нэг ууд нь 2940 төгрөг болт юм байна. 2940 төгрөг. За энэс 4 уутыг авсан. 7 хоногт бол хангалттай. За дараагийн тарг. Чихэргүй тарг гэж байгаа шүү дээ. 3-ыг авсан. Манай баг хүү тарганд дуртай. Тэгээд чихэртэй таргнаас илүү чихэргүй тарг аваад тэрэнд нь жимс энтер хийгээд жимсг нь хийж мэгээд өгвөл хүүхдүүдэд арай ирүүлээд өгөх байхгүй. Тэгэхгүй бол жижиг савлгаатай чинь сахар ихтэй. Миний мөн хүүхдүүдийг хорлох гээд байдаг байхгүй. Санаатай байна шүү. За нэг тарг 128 йен. За ингээд 3136 йен юм байна. Тэгээ энэ таргнаас 3-ыг авсан. За энэ mix berry гэдэг одоо жимсгэн нь шүү дээ тий. Беринүүд, жимсгэнүүд авсан. За энэ 500 грамтай mix berry. Тийм 567 йен. 13900 төгрөг гэсэн үг юм байна. Ойролцоогоор ингээ mix berry. Энэ чинь 500 грамм гэхээр бас хөөрхөн ид чинь. За дараагийнх нь blueberry авсан 1 кг. 800 грамм юм байна. 786 йен. 19330 төгрөг болж байна. Энийг бас нөгөө тариг марганд нь панкейк энтер хийсэн үед нь панкейкэн дээр нь ингээ шидээд өгчвөл хүүхдүүдэд сахар багтай гэхдээ хүнсний эслэг ихтэй гэсэн үг байхгүй. Хөлдөөсөн буу цай. За хөлдөөсөн буу цай маань хэд юм бэ гэсэн чи 268 байна. 6590. За бараг 6600 төгрөг гэсэн үг шүү заа. Тэгээ эн чинь нөгөө шүлэнд хийчин, хоолндоо хийчин. Тэгээд нөгөө түүхий буу цай чинь болохоор хөрөгчөндөө хийхээр хурдан муудах гадаг шүү дээ. Тэгэхээр ингээ хөлтөөгчөндөө хийдгийг аваад идчихвэл илүү удаан бас хадгалагд. За оливын тос авлаа. Extra virgin olive oil гэж. За. Гэтэ 30% юм байна л да. Жохон үнэтэйг нь авч чадсангүй уучлаарай. 699 17150 төгрөг. Сүү 3 ширхгийг авсан байгаа сүү 190 йен юм байна. 4655 төгрөг. 4655 төгрөг. 1 литр сүү. За 3-ыг авсан гэж байгаа. Энэ салааднаас чи 3-ыг авсан юм шиг. За. Самар авсан. Самраа идээд дуусгасан. За самар маань 1 кг нь одоо манай энэ баг авсан юмнуудаас хамгийн үнэтэй самар байсан шүү. Гэхдээ самар биштэй давсаар амтлаагүйг авч байгаарай заа юу. Тос хэрэглээгүйг авч байгаарай. Яг өөрийнхөө оригиналаар байгааг нь аваарай заа юу. Тэгээд самраа багаар өдөрт нэг жохон атгыг. За 1 кг самар
За барыг 46,000 төгрөг. 46,000 төгрөг. Вау. Би ерөөсөө Японд авж байгаа юмаа төгрөглөө шилжүүлж бодож үзэж байгаагүй юм шүү. За энэ дахианы цээж мах авсан байгаа. Дахианы цээж мах 2-ыг авсан, 2 уутыг авсан. 739 г, 776 г. За энийг нийтэд нь бодно. За ингээд дахианы цээж мах 4 ширхэг гэсэн үг байхгүй юу? 26,803 төгрөг. 26,803 төгрөг ингээд нийлээд гэсэн үг шүү заяа. За тэгээ хаяа бас амттай идмээр санагдаад идэв. Тэгэхээр самартай хатаасан жимс авчлаа. Энийгээ гэхдээ баг багаар идэн шууд тэр дороо бол идэхгүй штэ. За 854 yen. 21,000 төгрөг. Чи хэдэн грамм юм? 450 грамм ингээд. За тэгээд эдгээр ингээ хүнс шүү заяа. Тэгээд жоохон ойр зүрийн гэр ахуй юм цуглуулсан. Нөгөө спортын хувцсандаа хийдэг юм маань дууссан байсан. Тэрийнхээ запасыг авсан. Энд чи яас үнэтэй 500 yen юм байна. Гэхдээ хувцсны үнэр бол амар гоё болж байгаа. 12,250 төгрөг. Би нөгөө өмнөх бичлэг дээрээ өнөөдөр юу авсан бэ гэдгээ хуваалцсан шүү дээ. Тэр үедээ оруулсан шүү дээ. За энэ бас өмнө нь авах хэрэгэлсэн. Тэгээд айгүй зүгээр байсан. Миний цагийг маш их хэмнэсэн. За энэ юу вэ гэхлээр нөгөө байрны өрөө, Японы байрны өрөө амар хөгцрөөд муухай болоод идэг байхгүй юу? Ингээл харлаал хөгцрөөл өнцөг бурлан бүрэн шарлаал ингээ муухай болоод идэг. Тэгээд энийг тавихаар тэгдэггүй юм байлээ. Би сая нэгийг тавьж үзсэн байхгүй. Тэгээд айгүй таалагдсан болохоор ингээ 2 ширхэгтэйг нь авсан. Энэ бас үнэтэй. За 900 yen-ыг ингээд 2 ширхэгтэй нь 22,054. Гэтэ миний цагийг хэмнэж байгаа. Яаж хэмнэж байгаа гэхлээр нөгөө байрныхаа өрөөг байн угаах шаардлага байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ бол их зүгээр юм байлээ шүү. Японд идэх хүмүүс сонирхоод үзээрэй. Хогийн савныхаа дотор таган дээр нь наадаг юм авсан. Тэгэхгүй бол энэ хогийн сав айгу бас муухай үнэртэй болоод идэг. 6,125 төгрөг гэсэн үг. 2 ширхэг байгаа байхгүй юу? Манайд хогийн сав 2 ширхэг байгаа. Шатдаг хог, шатдаггүй хог. Тэгээ ингээд хогийн савнаасаа зүүчж болно. Эсвэл ингээд дээр нь наачж болт юм байна. За энэ аяг тавг угаагчныхаа запасыг авсан. Кюкюто гэдэг. Та нар би нөгөө Асахиг Монголоос Асахигаас авч болно шүү гэд хэлдэ штэ тий. Тэрнийхэн запасыг авсан 238 yen-ийг 5,831 төгрөг. Яг зүгээр цэвэр авах мөнгө нөхгүй. Монголд бол энэ чинь ачааны мөнгө төгрөг ороод тийм ээ. Бас жин дарна штэ. 700 г юм байна. 0-ныхаа ард тавьдаг нөгөө ус гоожуулдаг хэсэгт нь тавьдаг юмныхаа запасыг авсан. Эн чинь бас үнэтэй билээ. Хэд байлаа 200 эдээсэн. 278. 6,800. Энэ яадаг вэ гэхлээр бас миний одоо байн жорлонгоо угаах ажлыг чөлөөлж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Нөгөө урсж байгаа усанд нь энэ нь агуулгадахаар нөгөө жорлон ингээ хурдан бохирдох нь гайгүй байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний цагийг хэмнэж байгаа болохоор энийг дахиж худалдаж авч гинэ гэсэн үг. Цаг хэмнэх үү, мөнгө хэмнэх үү гэдэг асуудал шүү дээ. Шүдний завсар цэвэрлдэг сойз авсан, дууссан байсан. Энэ их гоё юм байлээ. Би өмнө нь болохоор бүр SSS гээд бүр жижигэнтэйг нь хэрглэж исэн. Тэгээд одоо болохоор энийг авсан. За энэ болохоор 6,800 юм байна. 6,800 төгрөг. 20 ширхэгтэй гэсэн үг. Тэгээд эн чинь нэгийг байн хэрглэж болоод угаагаад тавиад, таглаагийн тавиад тэгээд нэгийг угааж байгаа дахиад цэвэрлж болох юм байлээ. Тэр нь таалагдсан байгаа. Шүдний завсраа цэвэрлэн гэсэн үг байхгүй юу? Хогийн ут авсан 408. 7,546 төгрөг болж байна. Тэгээ Японд дандаа ийм хогон дотроо юу хийсэн нь харагдахаар саарл одоо тунгалаг хогийн савнд, хогийн уутанд хогоо хайдаг. Тэгэхгүй бол өмнө нь нөгөө хар өнгөтэй уут энэ төр дотор нь юу байгааг нь мэддэхгүй уутанд хайдаг байхад тэрэн дотор хүмүүс ингээд хогоо ялгаж хаяхгүй байжгаад тэрийг мэдхгүй хог цуглуулдаг хүмүүс ингээд нөгөө нэг машиндаа хийсэн чи ингээ гал мал гараад зөндөө тийм ажилчид нь гэмтэж бэртээд машин энэ төр нэвдэрж исэн гэж тэгжсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд ийм тунгалаг өнгөтэй хогийн уутанд хогоо хайдаг болсон байхгүй юу? Нөгөө хүмүүс нь дотор нь юу орсон байгааг ингээд харж болохоор за энэ хогийн уутанд 45 литрих 50 ширхэгтэй гэсэн үг. Тэгээ японочууд бол хогоо маш сайн ялгаж хайдаг тийм ээ. Би өмнө бичлэгүүдээрээ дандаа л хэлж өгч байсан. Эмэгтэйчүүдийн
17 см гэхээр яг нөгөө сарын тэмдгийн нөгөө зузаан биш ийм өдөр тутам. Гэхдээ минийх нөгөө би спираль тавиулснаас хойш миний сарын тэмдэг амар бага ирдэг болсон байхгүй. Спираль гэжтэй одоо нөгөө ринг гэж хэлдэг юм байлээ. Тэгээд баг ингээд нөгөө том ариун цэврийн хэрэглэл биш өдөр тутмаар ингээд болчдөг болсон. Өөрт айгу амар байгаа. 481 yen 11700 за 11800 төгрөг гэсэн үг юм байна. Эний чи одоо би бүр амар удаан хэрэглэн штэ. За ингээд тгсэн юмнууд маань юм байна. Ингээ харахаар ямар их ялгарвал вэ те. Хог шít бас. За тэгээ нийтдээ эднэр маань хэд болсон бэ гэхлээр 19505 yen. 19505 yen үржих нь 24.50. За 477,872.15 төгрөгөөр юмнуудаа авчээ. За бичлэгээ дуустал үзсэн та нартай баярлалаа. Тэгээд авсан юмнуудын маань үн одоо та нарын амьдарч байгаа газартай харьцуулахад ямар байна? Сэтгэлдээ үл дээрээ Монголтой харьцуулахад ямар байна? Солонгостой харьцуулахад ямар байна? Америктэй харьцуулахад ямар байна? Ер нь Европ те бусад орнуудаас ингээд үзэж байгаа хүмүүс ах юм бол өөрийнхөө амьдарч байгаа газрын өртөгтэй хүнсний үнэтэй харьцуулаад коммент үлдээгээрээ заавал үлдээгээрээ соолоод маш сонирхолтой байх болно. Тэгээ энэ бичлэг таалагдсан бол лайка дараарай. Сувагтаа subscribe дарж амжааг байгаа хүмүүс маань subscribe-аад заавал дарж дэмжээрэй. За энэ удаагийнхаа бичлэгийг үгээр өндөрлөе. Бичлэгтэйгээ хамт байсан та нартай маш их баярлалаа. Баяртай.